Сайн байцгаана уу? Одоо ERP системээс бэлтгэл явуулж буй одоо community болон одоо enterprise-ийн ялгаа мөн яагаад амжилттай яваа бизнесүүд одоо enterprise-ийг сонгодог талаарх агуулгын доор бэлтгэн хүргэж буй вебинарыг үзэж буй үзэгчдээ энэ өдрийн амгалан айлтгая. Намайг Халиун гэдэг ба би одоо Аазныхан далайн бүсийн Монгол дахь түншлэл хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хөтөлбөрийн дагуу хөтөлбөрөөс онцлог зүйлээс дурдвал одоо enterprise-ийн хүрээнд Монголын хэрэглэгчдэд зориулсан нэмэлт хөгжүүлэлтээс болон одоо албан ёсны түнш болох сонирхолтой байгууллагуудад зориулсан мэдээллүүдээс тус хүрэх болно. За одоо 2005 бидний мэдих одоо ERP систем маань 2005 онд анх Tiny ERP нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2008 онд Open ERP, 2014 онд бидний мэдих одоо нэртэйгээр Community болон Enterprise хувилбаруудаа бидэнд даах хүргэж байжээ. За өнөөдрийн байдлаар дэлхийд даяар нийт 16 сая хэрэглэгчид 16 мянган итгэлтэй түншүүдийн тусламжтайгаар манай системийг өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж байна. За бид 2025 оны 9 сард одоо Enterprise-ийн 19 хувилбарыг ашиглалтанд нэвтрүүлсэн бөгөөд одоо өмнөх слайд дээр дурдсанчлан нийт 70 гаруй бизнесийн бүхэл зар хүрээнд ашиглах боломжтой модулуудыг та бүхэнд одоо ашиглалтанд хүргээд байгаа. За энд харж байгаачлан бид бусад ERP болон апп-уудын санал болгодог үйлчилгээ бүгдийг нэг дор багтаасан цогц системийг санал болгодгоороо бусдаас онцлог юм а. За хэдүүлээ бүгдээрээ одоо community болон enterprise хувилбарынхаа гол ялгаа руу орцгоё. За вебинарын ихэнд ярьж байсанчлан community хувилбар нь ерөнхийдөө бизнесээ дөнгөж эхэлж байгаа албан газар ч юм уу эсвэл ERP систем хэрэгжилж үзэх сонирхолтой эсвэл судалж байгаа хүмүүст туршилт байдлаар ашиглахад илүү тохиромжтой бөгөөд гэхдээ цаг явахын хэрээр байгууллагын хэрэгцээ нэмэгдэхин хэрээр community хувилбараас enterprise хувилбар руу шилжих хэрэглэгчдийн тоо Монголын хувьд жил бүр нэмэгцээр байгааг дуулгахад таатай байна. За манай одоо community-ийн ялгаатай тал нь гэх юм бол одоо community-г ашиглахын хувьд бол үнэгүй байгаа. Одоо enterprise хувилбартай адилхан нээлттэй их кодтой бөгөөд нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой бөгөөд ерөнхийдөө том зургаар нь харах юм бол ерөнхийдөө хөгжүүлэгч төвтэй гэж ойлгож болно. За харин enterprise хувилбарыг community-тэй яг бүтцлэж харах юм бол ерөнхийдөө community хувилбарын маань дотоод бүтцэн ерөнхийдөө database болон framework мөн одоо стандарт хувилбаруудтай байдаг энгийн зөвхөн энгийн функцүүдийг ашиглах боломжтой. Харин enterprise хувилбарын хувьд гэх юм бол нэмэлт функцүүд буюу одоо нэмэлт 70 гаруй модуль гэдэг түрүүн ярьж ирсэн. Үүнийг бүрэн хэмжээг нь ашиглах мөн нэмээд одоогийн албан ёсны тусламжийг авах одоогийн албан ёсны офисоос болон манай Монгол дахь түншүүдээр дамжуулан тусламж дэмжлэг авах мөн жил бүр шинээр шинжлэгдэж буй шинэ хувилбарууд руу шилжиж одоогоос та бүхэн санал болгож байгаа шинэ цогц үйлчилгээнүүдийг бүрэн дүүрэн эзэмших боломжтой болж байгаа маа. Үүн дээр нэмээд хэлэхэд хэрвээ community хувилбарын маань хостинг буюу серверийн үйлчилгээ зөвхөн on premise буюу өөрсдөө бие даан хөгжүүл хариуцдаг бол харин enterprise хувилбар руу шилжснээр нийт одоо SaaS буюу манай одоогийн өөрийнх нь хостинг хувилбар болон одоо SH гэх мэт уян хатан серверийн үйлчилгээнүүдээс хүртэх боломжтой болж байгаа. Мөн үүн дээр нэмж дуулгахад 3 дахь апптай холбогдох буюу хэрвээ та апп хөгжүүлэгч продакт хөгжүүлэгч байгаад одоотой өөрийнхөө продактыг нэгтгэх сонирхолтой байх юм бол enterprise хувилбар дээр үүнийг хэрэгжүүлэх мөн боломжтой. Мөн одоо community болон enterprise хувилбар хөгжүүлэгчдийн өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг тавьдаг одоо store-оос та хүссэн бүтээгдэхүүнээ өөрийнхөө database-тай буюу одоо ERP-тэйгээ холбох бүрэн боломжтой байгаа. За зөвхөн одоо enterprise хувилбараас авах боломжтой үйлчилгээнүүдийн талаас ерөнхий байдлаас нь дурдах юм бол за бүхэн дэлгэцэн дээр харж байгаачлан ерөнхийдөө үндсэн дэмжлэг болон вершны апгрейд хийх дээрээс нь хостинг үйлчилгээнүүд маань бүгдээрээ зөвхөн enterprise хувилбар дээр боломжтой байгаа бөгөөд user interface буюу хэрэглэгч талаас ямар ялгаатай талаар дурдах юм бол зөвхөн хэрэглэгч маань desktop буюу веб хандлтаас зөвхөн хандах хэрэгтэй. Харин утаснаас болон бусад төхөөрөмжөөс хандах эрхгүй байгаа. За энийг товчоор юу гэж ойлгож болох вэ гэх юм бол та зөвхөн даалгавар илгээх шууд чат болон харилцагчийн менежер алдаа засах дээрээс нь нэмээд нэвтрүүлгийн тусламж зэрэг үйлчилгээнүүдийг зөвхөн enterprise хувилбараас авах боломжтойг анхаарна.
За дараагийн модуль манай борлуулалтын модулууд байна. За үүгээр бид нэр борлуулалт болон subscription, rental гэсэн энэ 3 модулийн талаар ярих гэж бодож байна. За эхний одоо энэ зүүн гар талд харагдаж байгаа энэ POS-ыг бол манай монголчууд бол нэлээд сайн мэддэг. За POS дээр нэмэгдээд ерөнхийдөө enterprise хувилбар дээр шилжснээр бас нэмэлтээр ямар хуу одоо боломжууд нийтж байгаа гэхлээр бусдын нэмэд хүрээс болон subscription хэрвээ таны үзүүлж байгаа үйлчлэгээ борлуулж байгаа бараануудтай нь одоо ямар нэгэн байдлаар хугацаатайгаар түрээслэгддэг эсвэл ямар нэгэн хугацаа заасан байдалтай байдаг бол та enterprise хувилбар руу шилжснээр үнийгээ мөн адил одоо энэ баруун гар талд харагдаж байгаатай адилхан цагийн хуваараар болон одоо календарчсан байдлаар бүтээгдэхүүнээ бүрэн хянах боломжийг одоо зөвхөн enterprise хувилбарын POS болон sales application-ууд хүргэнэ гэж та бүрэн ойлгож болно. Үүн дээр нэмээд одоо community хувилбарын POS болон одоо enterprise хувилбарын POS хоёрын хамгийн том ялгаа нь зөвхөн enterprise хувилбар дээр та борлуулалтын loyalty хөнгөлөлт болон байнгын үйлчлүүлэгчтэй бүртгэж авах зэрэг нэмэлт функцүүдийг ашиглах боломжтой болно гэж ойлгож бас болно. За дараа нь санхүүгийн модулийн тухай ярив. За манай санхүүгийн модуль маань зөвхөн одоо enterprise хувилбар дээр байдгийг анхаараарай. Одоо enterprise хувилбар дээр байгаа санхүүгийн модуль маань монгол хэл дээр бүрэн ажиллах боломжтой бөгөөд за энэ дэлгэцийн баруун талд харагдаж байгаачлан одоо санхүүгийн үйлдэл болгоно хянах, тайлан болгоно авах зэрэг иймэрхүү үйлүүдийг хийх бүрэн боломжтойгоос гадна зүүн гар талд харагдаж байгаа одоо дашборд хэсэгт та ерөнхийдөө бүх санхүү болон борлуулалт болон худалдаа авалт зэрэгтэй холбоотой оролт гаралтуудын бичлэгүүдийг бүрэн хянах боломжтойгоос гадна одоо тухайн үйлдэлийн дагуу ямар параметрал зэрэг одоо дээрэс нь ямар бичлэг хийгдсэн бэ гэдгийг мөн эндээс давхар хянах бүрэн боломжтой болно гэж ойлгож болно. За ерөнхийдөө ерөнхий журнал, банкны гүйлгээ тааруулалт, аналитик хяналт, нэгтлэн бодох зэрэг үйлдэлүүдийг хийх боломжтойгоос гадна дахин сануулгад санхүүгийн модуль нь одоо community хувилбарт байхгүй гэдгийг та анхаараарай. За дараагийн модуль маань үйлдвэрлэл болон параметрал. Үйлдвэрлэлийн ерөнхийдөө үнийг Монголын нөхцөлд бол ерөнхийдөө үйлдвэрлэл эрхэлж байгаа бүхий л аж ахуй байгууллагууд бол ашиглаж байгаа гэж ойлгож болно. Үйлдвэрлэлийн процессын шатлал бүрийг талбаржуулсан шатлал бүр дээрээ одоо хариуцагч эзнийг зоогоод үүн дээрээ нэмхэн таблет болон нэмэлт төхөөрөмжүүдийг өгснөөр та тухайн ажлын талбар дээр байгаа үйлдэл болгоныг хянах бүрэн боломжийг олгож байгаа гэж ойлгож болно. За үүн дээр нэмхэн MRP scheduler буюу за хэрвээ та жишээ аваад тайлбарлах юм бол та ямар нэгэн үйлдвэрлэл эрхэлдэг байлаа гэж бодоход тухайн бүтээгдэхүүнтэй холбоотой бүтээгдэхүүний цэс болон үйлдвэрлэхэд шаардлагатай цэс болон найрлагыг системд таниулж өгснөөр тухайн одоо бараа бүтээгдэхүүний захиалга орж ирлээ гэхэд системд автомат триггер үүсэж одоо үйлдвэрлэлийн шатнд мэдэгдэл үүсэх замаар одоо нөгөө шаардлагатай байгаа параметралыг нөхөх дээр хэрвээ таны агуулга дотор тухайн параметрал хангалтгүй байгаа тохиолдолд таны нийлүүлэгч рүү автоматар мэдээлэл хүрэх зэрэг иймэрхүү автоматжуулагдсан үйл ажлуудыг зөвхөн үйлдвэрлэл болон параметрал хоёрын хоршлоос та авах боломжтой байгаа. За дахин сануулхад энэ модулууд маань зөвхөн enterprise хувилбар дээр авах боломжтой үйлчлэгүүд байгаа гэдгийг анхаарна. За дараагийн үйлдвэр параметралтай дараагийн танилцуулах модуль маань ерөнхийдөө inventory буюу параметрал дээр ерөнхийдөө тулгуурлаж байгаа. За үүний маань хамгийн том давуу тал гэх юм бол параметралын үнэлгээ буюу за ерөнхийдөө агуулгад хадгалагдаж байгаа бараа бүтээгдэхүүнээ одоо үйлдвэрлэсэн эсвэл хамгийн ихэнд орж одоо юу хин параметралын үйлдвэрлэсэн хугацаа, агуулгад орж ирсэн тоо хугацаа гэх мэт одоо шүүлтүүрүүдээр шүүгээд өөрийнхөө одоо тасралтгүй эсвэл хугацаа түнлэгийн аль алиныг ашиглаж одоо агуулгасаа гарах эсвэл нийлүүлэх боломжийг олгож байгаа. За үүн дээр нэмээд баркод одоо сканер буюу баркод уншигч холбож өгснөөр ерөнхийдөө бараа бүтээгдэхүүний бүртгэлийг хийх, дээрэс нь бараа бүтээгдэхүүний хянах зэрэг боломжийг
одоо энэ 3 дахь одоо төхөөрөмж холбож өгснөөр хийх бүрэн боломжтой болгож байгаа. За үүн дээр нэмхэн зарим тохиолдолд зарим нэг бараа бүтээгдэхүүнүүд өөрийн гэсэн сэр дугааргүй байдлаар одоо агуулгад бүртгэгдэх тохиолдлууд байдаг. За энэ тохиолдолд та яаж болох вэ гэхээр одоо өөрийнхөө одоо компани стандартын дагуу эсвэл үйлдвэрлэлийн стандартын дагуу одоо lots and serial number гэдэг одоо өөрийн огнод сэр дугаарыг тохируулж өгснөөр таны агуулга руу орж байгаа бараа бүтээгдэхүүний та дугаарлан бас хянах боломжийг олгож байгаа гэсэн үг. За энэ бүгдийг та мөн дашборд буюу одоо энэ яг модуль руугаа ороход харагдах дашборд буюу хяналтын цэснээс бүгднийг хянах боломжтой бөгөөд зардал тайлан төлөв байдал зэргийг нэг доор нэг цаг хугацаанаас бас удирдах боломжтой гэдгээр нэлээд том давуу талыг бас олгодог байгаа. За мөн адил эдгээр боломжуудыг та зөвхөн одоо enterprise хувилбараас авах боломжтой гэдгийг анхаарна. За бид нар байгууллагын маркетингийн хүрээнд ерөнхийдөө энэ дараах 3 төрлийн модулуудыг санал болгодог. За эхнийх нь бол social marketing, mass mailing, хамгийн сүүлийнх нь болохоор event төлөвлөгч гэдэг. За энэ гурван маань хамгийн том давуу тал нь энэ гурван маань бие биентэйгээ хамтран интеграцлагдаж ажилладаг гэдгээр нэлээд том давуу талыг үүсгэдэг бөгөөд за social marketing-ийн модулийн талаар яриа. За энэ дээр за та өөрийн байгууллагын ашигладаг бүхий social платформуд одоогийн байдлаар манай дээр YouTube, Facebook, Instagram, LinkedIn болон X буюу бидний мэдгээр Twitter платформуудыг холбох бүрэн боломжтой байгаа. За эдгээр платформуудыг та манай social marketing модуль дээр холбож өгснөөр ямар давуу талтай вэ гэвэл ямар пост хэдэн цагт аль платформ дээр яаж орохыг та төлөвлөж болохоос гадна хамгийн том давуу тал нь тухайн постны reaction буюу хандлтын талаарх мэдээллүүдийг та одоо нөгөө шууд хугацаанд шууд мэдээллүүдээ яг авах боломжийг бүрдүүлж өгч байгаа. За дээрэс нь нэмээд mass mailing буюу mass email илгээх модуль маань болохоор таны харилцагчийн сан дээр бүртгэлтэй байгаа бүх хаягууд та тэр хаягуудаа мөн шүүх боломжтойгоос гадна одоо зохиогдсон арга хэмжээ яаж орж ирсэн одоо шүүлтүүрээр дамжуулан одоо ангилаад шаардлагатай явуулах сонирхолтой байгаа мэйлүүдээ нэг доор одоо өнгө үзэмж сайтаагаар явуулах бүрэн боломжтой болж байгаа гэсэн үг. За та бүхэн энэ баруун доод болонд байгаа зурагнаас харах юм бол мэйлийнхээ харагдах байдлыг та яг вебсайт манай одоогийн вебсайт модультай адилхан байдлаар өөрчлөх боломжтой гэдгийг бас харж байгаа. За үүн дээр нэмээд event модулийн талаар ярив. За event модуль маань яаж ажилладаг вэ гэхээр энэ өмнө нь дурдсан энэ хоёр модультай бүрэн интеграцлагдаж ажилладаг бөгөөд одоо ивентэд бүртгүүлэгчдийн имэйл хаяг руу mass mail илгээх дээрээс нь тухайн ивенттэй холбоотой ямар нэгэн одоо social media маркетингийн одоо контент ч юм уу тиймэрхүү зүйлсүүдэд пост хийхэд дараах энэ 3 байдлаар 3 модулыг хамттан нэгэн зэрэг ажилуулах боломжтойгоор давуу талтай байдаг байгаа. За мөн дахин давтаж хэлэхэд эдгээр боломжууд нь зөвхөн одоо enterprise хувилбар дээр боломжтой гэдгийг анхаарна. За хэрвээ таны байгууллага одоо дараагийн ярих модуль маань project болон timesheet байна. За хэрвээ таны байгууллага ямар нэгэн төсөлд суурилсан байдлаар үйл ажиллагаа эрхэлдэг тохиолдолд энэ project болон timesheet гэдэг аппликейшн модулуудыг та заавал сонирхож үзээрэй гэж зөвлөмөр байна. За яагаад гэвэл project болон timesheet модулууд маань бие биентэйгээ харилцан уялдаатай буюу интеграцлагдаж ажилладаг бөгөөд project дотор та одоо тухайн төслийн хүрээнд ямар нэртэй төсөл хин хариуцагч эзнийг зоож өгөх боломжтой бөгөөд мөн эхлэх хугацаа болон дуусах хугацаа эсвэл хугацаагүй байсан ч болно. За гэх мэтлэнгээр яг тухайн төслийн менежменттэй холбоотой бүхий л одоо функцүүдийг энэ дотор агуулснаас гадна за project дотроо үүсгэсэн project дотроо sub task буюу дэд даалгавар үүсэх боломжтой. За үүнийг мөн timesheet дээр одоо та timesheet дээр яг хідээс хідэн хэр их цаг хугацаар засцуулснаа ч юм уу тиймэрхүү байдлаар мөн удирдаа явах боломжтой бөгөөд ерөнхийдөө project дотроо үүсгэсэн одоо timesheet-ийн дагуу одоо ерөнхийдөө нэг project дээр дунджаар хідэн цаг ямар албан тушаалтай ямар нэртэй хүн ажилласан бэ зэрэг тиймэрхүү мэдээллүүдийг бүгдийг бүртгэх болон хянах боломжийг олгодгоороо давуу талтай болж байгаа. За манай
help desk болон planning гэдэг модулууд байна. За help desk-ийг бол ерөнхийдөө Монгол дээр орчуулах юм бол ерөнхийдөө хэрэглэгчийн тусламжийн төв гэж та бүхэн ойлгож болно. За ерөнхийдөө Монголд одоо манай help desk-ийг ашиглаж байгаа компаниуд ямархуу байдлаар ашигладаг вэ гэд харах юм бол ерөнхийдөө хэрэглэгчийн дуу хоолойг бүртгэх, хэрэглэгчийн санал гомдлыг одоо шийдвэрлэх зэргээр help desk-ийг ашигладаг. За жишээ нь одоо хэрэглэгчийн одоо илгээсэн санал гомдлыг одоо чухлын зэргээр мөн ангилаад одоо хин хариуцах ёстой, ямар одоо бүтэц, ямар одоо департамент хариуцах ёстойгоор нь бас ангилах боломжтойгоор мөн даваа талтай байдаг. За үүн дээр мөн одоо тухайн санал гомдол хүсэлтийн одоо явц бөгөөд яаж шийдвэрлсэн хэсэг одоо эсвэл шийдвэрлэх боломжгүй байгаа бол одоо дараагийн алхам нь юу вэ зэрэг гих мэтчлийн зүйлүүдийг тодорхойлох бүрэн боломжтой байгаа. Харин планингийн хувьд болохоор ерөнхийдөө ээлжийн цагаар ажилдаг. Ерөнхийдөө танай компани үйл ажиллагаа ерөнхийдөө ээлжээр ажилдаг. Эсвэл тогтсон үйл ажиллагаанд тогтсон байдлаар нэгэн хэвийн үйл ажиллагаатай сургууль цэцэрлэг ч юм уу одоо хичээл ордог ч юм уу хуваарийн дагуу ажилдаг компаниудад илүү тохирсон байдаг. За одоо ингээд та бүхэн энэ доор зурган дээр харж байгаачлан ерөнхийдөө энэ планинг дээр ямар ажилтан 1 дахь 2 дахь 3 дахь 4 дахь 5 дахь гээд тухайн өдрүүдтэй ямар ажилтай одоо төвлөрч ажиллах ёстой вэ? Ямар цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа вэ гэдгийг эндээс мөн дашбордын grid гэдэг юугаар одоо тохиргоогоор бүрэн харах боломжтой байгаа. За бид нэр 2025 оны 9 сард одоо Enterprise хувилбарын 19 дахь хувилбарыг одоо ерөнхийдөө хэрэглэгчтэй танилцуулсан байгаа. За энэ хувилбарын маань хамгийн том одоо нэмэлт өөрчлөлт юу байсан бэ гэхээр бид нэр AI-ыг ерөнхийдөө хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. За товчоор ярих юм бол ерөнхийдөө AI-ыг та манай системийн цаанаас нөгөөх суйрлуулсан байгаа AI agent-уудыг ашиглах боломжтой. Энэ дээр мөн өөрийн хувийн AI agent-уудыг одоо нөгөө API холболтоор одоо API дэлгүүрээр холболт хийм ашиглах боломжтой байгаа. За одоо энэ баруун зүүн доод болонд харагдаж байгаачлан ерөнхийдөө одоо энэ дээр болохоор промптын дагуу одоо таны одоо системд өгсөн промпт зааврын дагуу ерөнхийдөө таны тэр хэв маягт тохируулан ерөнхийдөө текст боловсруулах, дээрээс нь зарим нэг үйлдэлүүдийг автоматжуулах, мэйл одоо ерөнхийдөө өмнө нь мэйл history байгаа одоо нөгөө ирсэн имэйл болон ирсэн харилцагчаас ирсэн мэдээллийн дагуу өмнөх мэйл одоо тэр түүхтэр анализ хийсний дагуу одоо хариу мэйл илгээхийг та зөвхөн AI-аар хийх ч юм уу. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө өөрсдийнхөө өдөр тутмын олон дахин давтагддаг ажлуудыг AI-аар автоматжуулах бүрэн боломжтой болгосны тулд таатай байна. За сүүлд танилцуулах зүйл нь болохоор энэ баруун талд харагдаж байгаа. Та хэрвээ одоогийн VoIP буюу дуудлага хийх модулыг ашигладаг бол одоо таны хийж буй дуудлагыг харилцан яриаг ерөнхийдөө текст болгон одоо та текст болон хадгалах боломжтой гэж бас ойлгож болно. Үүнийг ерөнхийдөө бид нэр борлуулалт болон маркетинг дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа одоо компаниуд сонирхож байгаа хүмүүст илүү давуу санал болгодог. За үүгээр дамжуулан та одоо хэрэглэгчтэй хийж байгаа дуудлага ч юм уу хэрэглэгчтэй хийж байгаа митингийнхаа үеэр энэ одоо юу гэх үйлдэлийг идэвхжүүлж өгснөөр одоо тухайн харилцан яриаг бүгднгийн текст болгож хадгалж аваад авснараа ерөнхийдөө цаашдын одоо хэрэглэгчийн шаардлагатай мэдээллүүдийг алдагдахгүй байх. Дээрээс нь таны оновчтой шийдвэр гаргахад туслах ийм одоо үйлдэлүүдийг манай Enterprise-ийн 19 AI модулуудаар бид нэр ингэж шийдэж өгсөн байгаа. За өнөөдрийн одоо Enterprise-ийн танилцуулах хамгийн сүүлийн боломжтой үйлчлэгийн тухай ярих юм бол ESG буюу Environmental, Social and Governance буюу байгууллагын тогтвортой хөгжлийн зорилттой холбоотой бүхий л хэмжүүрүүдийг ерөнхийдөө бас трак хийх буюу мөрдөх боломжтой байсан байгаа. За үүн дээр тулгуурлан ерөнхийдөө санхүү болон одоо employee модулууд зэрэг байгууллагын компани үйл ажиллагаа болон тоон мэдээлэлтэй холбоотой мэдээллүүдийг татаж аваад үүн дээр автоматар тайлан боловсруулах ийм боломжтой болсон бөгөөд та үүгээр дамжуулан байгууллагынхаа доктортой хөгжлийн тайлан боловсруулах боломжтой болсон билээ.
За ерөнхийдөө одуу community болон одуу enterprise хоёрын ялгааг том зургаар харж ирэх юм бол ерөнхийдөө одуу community-ийн туршилт хийх болон ер нь эхний шатандаа явж байгаа шинэхэн байгууллагуудад бол туршилт байдлаар ашиглахад бол нэлээд давуу талтай. Гэхдээ урт хугацаагаа хараад үзэх юм бол ерөнхийдөө шинэ хувилбар руу шинжилэлт хийх боломжгүй. Мөн тусламж хэрэгтэй үед одоо нөгөө манахаас одоо албан ёсны тусламж ч юм уу те эсвэл партнераар юм уу түншээр дамжуулан тусламж авах боломжгүй гэдгээрээ нэлээд сөрөг талуудтай байдаг. За энэ бол зөвхөн одоо хэрэглэгч талд гарч болох сөрөг нөлөөнүүд байгаа. Харин хөгжүүлэгч талд ямар сөрөг нөлөөтэй гэх юм бол нөлөөтэй вэ гэдгийг харах юм бол бид мөн адилхан хувилбар руу шинжилэлт хийж болохгүйгээс гадна одоо шинжилэлт хуучрах тусам одоо тухайн хувилбарыг одоо авч явах maintenance fee тий одоо нөгөө зардал хөгжүүлэлтийн зардал ихсхээсээ ихсүүлээд одоо ерөнхийдөө цаг их орох хөгжүүлэлтийн зардал нэмэгдэх гэх мэт иймэрхүү сөрөг давуу талуудыг салууттай учраас ерөнхийдөө enterprise хувилбарыг сонгож байгаа ерөнхийдөө Монголын хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг бас дуулгахад таатай байна. За ерөнхийдөө таны бизнес томрох тусам ашиглахад илүү хүндрэлтэй болно гэж та ойлгож болно гэсэн үг. За enterprise хувилбарын давуу талуудаас ярих юм бол за түрүүн бас ярьсанчлан хувилбарын шинжилэлтүүдийг тухай бүрдэнд одоо одоогийн албан ёсны тусламжтайгаар одоо албан ёсны тусламж болон түншүүдийн тусламжтайгаар авах бүрэн боломжтой. Бүтэн болон багц модулууд буюу одоо түрүүн одоо энэ слайдн дээр харж байгаачлан борлуулалтын гэхэд бид нэр зөвхөн CRM, CS2 гэлтгүүгээр мөн subscription болон POS буюу борлуулалтын цэг гэх мэт team аппликейшнуудыг санал болгодог байгаа. Санхүүгийн хувьд ч гэсэн манай аккаунтинг буюу санхүүгийн модулууд маань бүгдээрээ зөвхөн enterprise хувилбар дээр боломжтой байх жишээний гэх мэтлэнгээр та ерөнхийдөө enterprise хувилбар руу шилжснээр ганц салангат модулуудаар бус яран багц модулуудаар бүгднгийн одоо зэрэг ашиглаад явах бүрэн боломжтой гэж ойлгож болно. За хостингийн бас уян хатан сонголтуудыг бид нэр хэрэглэгчтэй enterprise руу шилжиж байгаа enterprise хэрэглэж байгаа хэрэглэгчтэй санал болгодог байгаа. За ерөнхийдөө одоогийн албан ёсны хостинг буюу одоо SaaS болон одоо SH гэх хоёр хостингоос гадна on premise буюу одоо серверээ өөрсдөө дагаад явах үйлчилгээнүүдийг мөн адил партнеруудаар дамжуулан одоо ашиглах боломжтой болж байгаа. За мэргэжлийн тусдын үйлчилгээ болон дэмжлэг буюу одоогийн үнгүй support desk. За ямар нэгэн байдлаар ашиглалт талаасаа одоо систем ашиглалт талаасаа ямар нэгэн алдаа баг ч юм уу те алдаа гарч ирлээ гэхэд та манайх руу албан ёсны одоо хүсэлтэд илгээснээр бид нэр таны асуудлыг одоо нөгөө яг мэргэжлийн зөвлөхүүдийн зөвлөхүүдээр дамжуулан шийдвэрлэж өгөх болно. За энэ баруун гар талд харагдаж байгаа одоогийн байдлаар манай Cubisoft Manage бол CoreMind гэх мэт албан ёсны нийт 18 партнерууд байгаа. За энэ та бүхэн доор харагдаж байгаа одоо энэ линкээр дамжуулан ерөнхийдөө манай партнеруудтай танилцж болно. За одоо enterprise-ийн үнийн хувьд бас та бүхэн мэдээлэл өгье. За манай одоо ERP-ийн хувьд одоо бусад ERP-наас ялгагдах хамгийн гол том давуу тал нь болохоор бид нэр модуль ашиглаж буй модуль тус бүрээс буш харин хэрэглэгчдэр үндэслэн одоо лицензийг маань худалдаж авах боломжтой байдаг. За энэ маань ерөнхийдөө товчоор юу гэсэн үг вэ гэхээр та нэг үнээр бүх апыг хэрэглэх боломжтой гэж бас ойлгож болно. За харин одоо урт хугацаагаар буюу нэг жилийн хугацаанд одоо гэрээ байгуулад манай лицензийг ашиглахаар болсон тохиолдолд манай стандарт хувилбар маань нэг хэрэглэгчийн сарын $725 харин кастом буюу одоо нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой үн маань нэг хэрэглэгчийн сарын $10.90 байдаг байгаа. Тус бүр байдаг байгаа. За одоо үүгээр дамжуулж юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр за энэ үнийг төлснөөр за ерөнхийдөө манай одоо ERP-гаас санал болгож байгаа 70 гаруй бизнесийн модулуудыг бүгднийг ашиглах эрхтэй болно гэж бас ойлгож болно. За Монголын хэрэглэгчдэд зориулсан нэмэлт хөгжүүлэлтүүдээс та бүхэнд сонирдуулахад за гар утасны хувилбар буюу ерөнхийдөө гар утас таблет зэрэг олон төхөөрөмжөөс хяналт хийх мөн үйл ажиллагааг хянах бүрэн боломжтой байгаа. За дээрэс нь enterprise хувилбар руу шилжснээр та бүхэн студио болон хялбар нэмэлт өөрчлөлтүүдийг
кодчлогдсон өөрчлөлт биш, харин системийн яг user interface буюу хэрэглэгчийн одоо нэг харагдах үйц талаас байдлаас нэмэлт өөрчлөлтүүдийг мөн хийх боломжтой болж байгаа. Тодорхой хэмжээнд өөрийн хэрэгцээ нийцүүлэн системийг хялбараар болон амархан тохируулах бүрэн боломжийг нээж өгж байгаа. За нэгч компани үүсгэх буюу за одоо хэрвээ та салбар компанитай салбар охин компаниудтай тохиолдолд заавал тус бүрдэн лиценз худалдаж авах шаардлагагүйгээр нэг дата баз буюу нэг өгөгдлийн сан дээр хит хитэн салбар одоо компани үүсгээд тэндээсээ нэгдсэн байдлаар удирдаад явах бүрэн боломжийг мөн enterprise хэрэглэгчтэй бид нэр олгож байгаа. За Монголын хувьд гэх юм бол нутагшуултын өрөөнд бид нэр дараах давуу хөгжүүлэлтүүдийг бол хийгээд байна. За үүний хамгийн том нь бол санхүүгийн модуль дээр бид нэр Монголын стандартын дагуу татврын тайлангийн загваруудыг оруулж өгсөн байгаа. За үүнд татврын тайлан гэхэд нэмэн үртгийн албан татврын буцаан олголтын тайлан, дээрэс нь аж ахуйн нэгжийн орлогын албан тайлан та манай системийн стандарт хувилбараас бас бүрэн авах боломжтой болсон байна. Санхүүгийн тайлангийн хувьд гэх юм бол баланс тайлан, ашиг алдагдлын тайлан болон мөнгөн гүйлгээний тайлан гэсэн нийтдээ 5 төрлийн эм тайлан ерөнхийдөө стандарт хувилбараас манай Монголын хэрэглэгчид маань үнэгүй ерөнхийдөө авах боломжтой болсон байгаа. За ерөнхийдөө санхүүгийн модуль нь ERP системийн манай суур модулуудын нэг бөгөөд бусад модулуудтай бүгд нь ерөнхийдөө бүгднтэй нь уялдан холбогдож ажилтгаараа нэлээд давуу талтай. Дээрээс нь ерөнхийдөө санхүүгийн бичээлд бүртгэлүүдийг ерөнхийдөө хөтлөн бодит цагаар мөн удирдах боломжтой гэдгээрээ давуу талтай байгаа. Гэхдээ хэрвээ та манай санхүүгийн модулыг enterprise хувилбараа сонирхож байгаа тохиолдолд манай зайлшгүй манай партнеруудын тусламжтайгаар өөрийн компани болон бизнесийнхаа хэв маяг болон зарим нэг нэмэлт тохиргоонуудыг хийж өгснөөр бүрэн дүрэн 100% ашиглах тийм боломжийг бүрдүүлж өгнө гэдгийг анхаараарай. За одоо энэ дээр харж байгаачлан бид мөн нүүтийн татврын хэсгийг бас нэмэлтээр оруулж ирсэн байгаа. За дэлгэцэн дээр харж байгаа юм бол одоо энэ дээр жишээ нь бүтээгдэхүүн бараа бүтээгдэхүүнээ оруулахдаа үн дээр нь одоо зөвхөн нүүтийн 10% тооцогдохгүй эсвэл хэрвээ өөр байдлаар ямар нэгэн татвар тооцогдох ёстой тохиолдолд та үнийг систем дээрээ амархан байдлаар оруулж өгөх боломжтой ийм нэмэлт хөгжүүлэлтүүдийг манай одуу талаас ерөнхийдөө Монголын хэрэглэгчтэй одоо үзүүлээд байна. За ерөнхийдөө манай одуу системийг цааш нь нэвтрүүлж ерөнхийдөө борлуулах сонирхолтой байгаа IT компани эсвэл IT хөгжүүлэгч нарт зориулсан түнш мэдээллийг хүргэе. За биднэртэй нэгдэж ерөнхийдөө одууг маань цааш нэвтрүүлэх сонирхолтой байгаа IT компаниудад зориулсан бидний түншлэлийн хөтөлбөрийг санал болгодог байгаа. За ерөнхийдөө та манай аль биесийн түнш болсноор дараах боломжуудыг өөрсдөө нээх боломжтой. Хамгийн эхлээд одуу enterprise хувилбарыг борлуулах болон цааш нь нэвтрүүлэх давуу талтай болж ирж байгаа. Дээрээс нь хостингийн уян хатан нөхцлөөдөөс гадна одуу хамгийн чухал хэсэг болох манай одуу enterprise-ийн их код болон API-ийн их код хандах эрхийг мөн авах боломжтой болж байгаа. Мөн одоо нэвтрүүлэлт бүрээсээ борлуулалтын ашиг болон одуу цэг.com дээр өөрсдийн компаниас сурталчлах, аль бие усны түнш гэдгээр өөрсдийн компаниас сурталчлах, өөрсдийн зах зээлийн танигдалтаа нэмэгдүүлэх мөн бүрэн дүрэн боломжтой болж байгаа. Дээрээс нэмээд манай одоогийн маркетингийн багтай хамтран борлуулалт болон маркетингийн дэмжлэг авах бүрэн боломжтой болж байгаа бөгөөд маркетингийн дэмжлэгийн талаар та бүхэндээ мэдээлэл хүргэхэд ерөнхийдөө хамтарч арга хэмжээ зохион байгуулах, хамтарч вебинар зохион байгуулах зэрэг байдлаар бид нэр тухайн одоо түвшийнхаа зах зээлийн танигдалт болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж ажилтгаараа давуу талтай байгаа. За ерөнхийдөө Монголын талаас ерөнхийдөө түлхүү асуугддаг асуултуудын хариултыг мөн та бүхэндээ хүргэе. Хэрв нэгээс илүү салбар компаниудтай бол яах вэ? За үүний хариулт нь multi-company буюу олон компанийн тохируулгыг идэвхжүүлэхэд хангалттай. Хэрв enterprise руу шилжсэний дараа дахин өөр модуль ашиглах бол нэмэлт төлбөр төлөх үү? Ерөнхийдөө түрүүн ярьжсэнчлэн ерөнхийдөө лицензийн төлбөр маань ерөнхийдөө модуль бүрээр бус харин нэг хэрэглэгчийн тоогоор явдаг гэдгээрээ давуу талтай учраас та нэмэлт төлбөр огт төлөхгүй. Лицензийн төлбөр хэдэн модуль ашиглахаас бус хэрэглэгчийн тоон дээр үндэслэдэг. За одоо тэр өөр програм холбох боломжтой мэдээж боломжтой. Одоо API-ийн ерөнхийдөө нээлттэй гэж өмнөх слайд дээр ярьж байсан. Үүнтэй холбоотойгоор түншүүдийн тусламжтайгаар болон
түншүүд маань өөрсдийнхөө хөгжүүлсэн одоо 3 дахь app болон эсвэл хэрэглэгчийн сонирхолтой байгаа 3 дахь app-ыг системтэй холбож өгснөөрөө бас 100% ашиглах бүрэн боломжийг бүрдүүлж өгч байгаамаа. За асуулт хариултын хэсгээ эхлэе. За асуулт хариултын хэсгээ эхлэхээс өмнө та бүхэнд бас зарын чанартай мэдээлэл хүргэх хүсэлтэй байна. За энэ маань юу вэ гэхлээр бид нэр 3 сарын 18-нд Blue Sky зочид буудалд одоо бизнес шоуг зохион байгуулахад төлөвлөж байгаа бөгөөд үүгээр бид нэр ерөнхийдөө одоо түншлэлийн хөтөлбөр болон одоо 19-оор гарч ирсэн нэмэлт одоо давуу тал боломжуудыг нэлээд танилцуулах бөгөөд одоо хэрвээ та сонирхвол бидэнтэй цугаж одоо 3 сарын 18-нд Blue Sky дээр болох арга хэмжээнд маань хүрэлцэн ирэхийг хүсье. Мөн энэ дээр бас мөн та бүхэнд дахиад зарын чанартай мэдээлэл хүргэхэд ерөнхийдөө манайд партнераар юм уу аль биесны түншээр хэлцэх сонирхолтой байгаа компаниудад бол бид нар зориулсан нэлээд олон бас арга хэмжээнүүдийг бас зохион байгуулахаар төлөвлөж байна. За тийм болохоор та бүхэн маань бас бидний явуулах имэйл болон бидний одоо явуулах маркетингийн үйл ажиллагаатай бас холбоотой байгаарай. Мэдээлэлээ бас тогтмол хүлээж авч байгаарай гэж бас хэлмээр байна. За асуулт байхгүй учраас ерөнхийдөө За сургалтын хөтөлбөр нээлттэй хичээлүүдийн талаар асуусан байна. За хэрвээ та аль биесны түншээр элсэн тохиолдолд ерөнхийдөө танд дасан зохицох хөтөлбөр гэж манай 7-аас 17 хоногийн хугацаатай үргэлжлэх ийм хөтөлбөрт хамрагдана. За үүгээр та ерөнхийдөө юу авах боломжтой гэх юм бэ гэвэл одоо систем ашиглалтын сургалтууд ерөнхийдөө түншийн одоо чадахжуулах сургалтуудыг бүгднийг бас авах бүрэн эрхтэй байгаа гэж ойлгож болно. За үүн дээр бас нэмээд мэдээлэл өгөхөд бол ерөнхийдөө манай ерөнхийдөө аль биесны түншээр элсээд орж иж байгаа хүмүүс маань ерөнхийдөө нэг зүйлийг бас их гайхталтай хичээлээ үзхийнхээ хажуугаар зөвхөн онлайн хичээл үзээд ингэж явах болов уу эсвэл системийн талаар яаж илүү гүнзгий мэдлэгтэй болох талаар бас биднээс нэлээх асуудаг. За энэ дээр бол бид нэмэлт ерөнхийдөө үндсэн хичээлээс гадна бид партнер boot camp буюу ерөнхийдөө партнеруудыг орж иж байгаа шинэ түншүүдийг чадахжуулах хөтөлбөрүүд зөвлөх үйлчлэгийг бас олгодог учраас ерөнхийдөө шинээр орж иж байгаа одоогийн талаа ямар нэгэн мэдлэггүй байсан ч гэсэн бид дасан зохицох хөтөлбөрийнхөө болон партнер boot camp хөтөлбөрөөрөө дамжуулан системийн талаар цогц мэдлэгийг та бүхэнд олгох боломжтой гэж ойлгож бас болно. За заавал компани дахин хүүхэн хөгжүүлэлтийн хөтөлбөрт оролцоод явж болох уу? Хүүхэн хөгжүүлэлтийн хөтөлбөрт оролцоод явж болох уу? Ерөнхийдөө манай үзүүлж байгаа энэ түншлэлийн аль биесны түншлэлийн хөтөлбөр маань ерөнхийд хувь хүнээр байсан ч оролцоод явах бүрэн боломжтой байгаа. Ерөнхийдөө та гол нь цааш нь нэвтрүүлэх эсвэл одоогийн талаар ерөнхийдөө хангалттай мэдлэгтэй гэж үзэж байгаа тохиолдолд надтай цаг товлоод хэдүүлээ дараагийн алхмуудыг бас ярилцах бүрэн боломжтой байгаа шүү. Окей. За үүгээр ингээ асуулт хариултаа хэсгийг өндөрлүүлье.
За одоо надтай хэрвээ та холбоо байхыг хүсэх юм бол энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа имэйл хаяг болон имэйл хаяглуу шууд асуултуудаа бичих боломжтой. Хэрвээ уулзалт тавуулахыг хүсэх юм бол та энэ баруун талд харагдаж байгаа QR кодыг уншуулан надтай уулзалт тавлаарай. За өнөөдрийн вебинарыг тухлан сууж үзсэн та бүхэндээ баярлалаа. За уучлаарай. Түншээр бус хэрэглэгчээр ашиглаж буй газар сорилсан сургалт маань ерөнхийдөө Монголд бол UPR Consulting гэдэг манай бас аль бие усны түнш газар маань бас систем ашиглалтай холбоотой яг хэрэглэгч тал руугаа зөвлөсөн ийм сургалтуудыг бас мөн өгж байгаа. Та манай вебсайт руу ороод харах юм бол бас мэдээллүүдээ бүрэн авах боломжтой байгаа. За түрүүн ярьжсэнчлэн надтай уулзалт тавуулахыг хүсэх юм бол та дараах QR кодыг уншуул надтай уулзалт тавуулаарай. За өнөөдрийн вебинарыг тухлан сууж үзсэн та бүхэндээ баярлалаа. За тантай одоо апагийн халуун байлаа. Танд амжилт хүсье.